Өглөөний хүрээлт ирлээ. Би энэ хүрээлтийг гэхдээ 2-3 хоног баг хүлээсэн баха. Захиалгаа хийнгүүтээ шууд хүлээгээд эхэлсэн байхгүй тий. Гэхдээ юу байгаа юм гэхэлэр нөгөө жигнүүрэн дээр тавьдаг цаас байгаа юм. Би чи нөгөө дандаа л бууц хийдэг хүн. Ичих шиг худлаатлаа зүгээр. Өглөөний цайнд би нөгөө мантуу иддэг болохоор хүлдүү мантуу гаргаж игнэхэнгүү цуур нь ингээд цаас тавихгүй болохоор жигнүүртээ наалдаад суургуу мантуу идээдсэн байхгүй юу. Гэтэ яг мантуун дотор нөгөө махцах шүүс мүс гойж гэж юм байхгүй болохоор суургуу мантуу идэх асуудалгүйтэй гэхтэл суурьтай нийтмээр байна гэж юу. Өчигдөр хүүгийн ангийнхан нь аав нарын баярыг тохиолдуулаад ойрхон супермаркет руу ангиараа яваад тэгээд аав нартаа бэлэг авсан байхгүй юу. Тэгээд орой ирэхдээ хүү болохоор нэг нийтдээ бэлэг авсан за. Өөрийнхөө дуртай сүү, шоколадтай сүг. Тэгээд бас нэг юм загсны хэлбэртэй тоглоом. Тэрийг гэхдээ усанд нэг 2-3-7 хоног байлгачаар ингээд айгүй томорчдөг гэсэн. Тэгээд манай аав энэ хоёрт хамгийн дуртай байх болно энэ төргээд багштай хэлсэн гэсэн. Тэгээд яг үндэ өөрийнхөө дуртай юмнуудыг авсан байгаа байхгүй юу? За яг хөө тэгээ оройдоо аав нэрэл тэгэл мэдээж баярлал тэгсэн чинь оройн багш нь ангийнхаа хүүхдүүдийн хэм бичлэгийг явуулсан байхгүй юу? Аав нартаа ямар бэлэг авсан, яагаад авсан талаараа тайлбарлаад аав нартаа мэд хүргэдэг тийм бичлэг өсөө. Тэгсэн чинь ангийнхан нэг хүүхэд за аавдаа нэг тамхи авсан. Нэг хайрцаг тамхи. Тэгчээд тэргээ тайлбарлахдаа манай аав өдөржингөө маш хүнд ажил хийдэг. Маш их ядардаг. Тэгэд тамхи татахаар ядаргаа нарилаад би энэ өвтгөө болдог гэсэн. Тийм болохоор би аавдаа эрүүл мэндийн нодод тамхи авсан гэж тайлбарлаж байгаа байхгүй юу? Заяа тэгэл тэгсэн чинь бас нэг өөр хүүхэд за нэг пив авсан бисэн. Тэгээд тэрийгэ тайлбарлахдаа манай аав ажилласаа ирээд ариг хух дуртай. Гэхдээ манай өвөө эмээ хоёр тэгээд ээж аавыг дандаа загиндгийн архиуж болохгүй гэд. Гэхдээ би өнөөдөр аавдаа архи аваад өгчээ. Өнөөдөр өвөө эмээ ээж маань намайг загинаг. Аав санаа амар архи авг гэж хэлсэн за. Тэгэд ёо. За тэгсэн чинь бас нэг хүүхэд за 3 ширхэг бэлэн гой авсан бисэн. Тэнгүүтээ тэргээ тайлбарлахдаа манай ээж хоол хийж чаддгүй. Тэгэд аав ажлаас ирэхээр бит гурав нэг бол гадуур холно нэг бол гаднаас хоол захиалж иддэг. Тэгэд хаяа аав ээжийг хоол хийж чаддгүйгээд загиндаг. Тэгэд ээж гомддог. Тийм болохоор би өнөөдөр бэлэн гой аваад өнөөдөр гурлаа идэнэ. Хин ч хинийгээ загинахгүй гоё идэх байх гэж хэлсэнгээ боддоо. Гэхдээ аав ээжүүд нь энэ бичлэгийг үзээд бас жоох юм анзаарах баха. Ямар ч ихсэн нэг баярын бэлэг шиг сонсогдохгүй л байх гэж. Гэхдээ яг ингээ хүүхдүүдийг нь утгаар хүүхдүүд амар ухаалаг бааз. Бүр нэг хөөрхөн зөв бурууг одоохондоо ялгаж чадахгүй болохоор юм болгоныг айгүй эргээр хардаг. Нэг хөөрхөн цагаахан үзээд жоохон сэтгэл хөдлсөн. Ер нь бодсон чинь би харин юу өгөх байсан бол яг толгойд орч ирдэггүй. Гэтэ ер нь би багасаа тэгэл аавтайгаа хамт байснаас илүү хамт байгаагүй хугацаанд илүү урт байдیں۔ За яг юу бэлгийлж болох байсан бэ гэдгээ бодсон чинь за нэг тайлбар хөгжилтэй нэг яриа заяа. За 1 жилийн цагаан сарын шиний 1-ний өглөө байваа. Тэгэд өглөө эртлэн гарч өвөө эмээ дээр очиж залхдаг болохоор хүн болгон доор өөрийгөө бэлдээл хувцаа бэлдээл цай сүнийхээ дээжийг тэнгэр хангатай өргөөх, махаа оруулах, буузааж игнэх гэл ингээл дор гэрийн бүх гişүүд ингээл завгүй гүйлдэдсэн. За тэгсэн чинь аав аль нэг нь миний цамцыг эндүүдээ тэгээд тэгсэн. Нөгөө цамц гэдэг нь дээлний дотор өмсдөг нөгөө Монгол торгон цамц гэдэг шүү дээ. Тийм цамц. Тэгсэн чинь би нэгэн сайн юм болоод очиж эндүүддэг баатар болов. Тэгсэн чинь нөгөө бүрэн халаагүй эндүүг ингээ хитрхи удаан тавьснаас болоод ханцун дээр нь юугийн завдалгүй ингээд түлэгдчихэж байгаа байхгүй юу. Тэр чинь нөгөө торгон материалтай болохоор амар уран түлэгдчихэж тэгээд ингээд түлэгдчихээр ингээд жижиг нүх үлдээд ойролцоох материалууд нь ингээд хониралдаад хатуу цавуу түрхсэн юм шиг. За ёо. Тэгээд тэр чинь яаж яагаад амар тулцсан өдөр байгаа шүү дээ. Өдөржингөө цамцаа өмсөд айл хотлоороо хэсэх ёстой байдаг. Тэгэд бүр ямар шансгүй болоод бүр амар айж байгаа байхгүй юу. Тэгээд за мэдгүй
Тэр чигт нь орхичигээ тэр самцын тэр чигт нь орхичваа. Тэгэл аав цаавар ажил хийж игээл самцаа өмсгөө дэржээг аахгүй юу. Тэнгүүтээ эндүүдийг байгааг нь харангуудаа энэ бол охтууд өсгөж хүмүүжүүлчихэд цагаан сар оростой самц эндүүдэд өгөх хүн байхгүй энэ төр гэл амандаа өглөөл өөрөө эндүүдсэн. Тэгсэн чи би ингээд өөрөө худлаа хувцас өмсөнгөө бас ажиглаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэгэл эндүүгээ аваад эндүүдэд ч эхэлж байна. Тэнгүүтээ яг бас ланцанаас нь эхэл гээд. Тэгсэн чи ингээд миний түлээд ингээд цоолцсон байгаа юм чи өөрийгөө түлцэн гээ хутцсан за. Тэнгүүтээ балраа цамцаа түлээ ижлээ. Гэтгсэн за амар идэттэй. Йоо. Тэнгүүд нь яг тэ нөгөө хэрэгээс өгөн ч гүйжчихэл та болгоомжтой байхгүй тий одоо яана энэ төр гэдгсэн чинь чи өөрөө эртхэн босоод аавда цамцын эндүүдэд хүчихэд яадгийн алиг цаавар чи ямар самц байна өөр өмсчих самц байна үгүй уурлаад за амар идэттэй. Гэхдээ л намайг цамцын түлснийг мэдснээс илүү бага л урлаа штий. Өөргөө төлцөнгөө утцсан юм чи. Йоо. Тэгээ тэрийг утсан чи аавда нэг Монгол цамц авч өгөх хэрэгтэй баха. Түлээ ийцэн юм чинь гэж юу. Гэхдээ би бас дараа нэг боддtiin. Тэгэхээр миний өмнө өөр хүн түлээ хийсэн байж магадгүй. Тэрийг би эндүүддэг баатар болоод өөргөө түлсэн гэд ингээд тэгсэн байж магадгүй гэж харддаг гэж юу. За өнөөдөр ихч маань Монголоос ирлээ. Тэгээд яг нэг том зоригтой бишээ зүгээр ажлынхаа амралтаар л Бээжинд ирэнгээ ганцны худалдаа авалт хийгээд харина гэсэн. Тэгээд явсан маршрут нь болохоор Улаанбаатараас Богоноор зам үүд дээр очиод зам үүдээр автобусаар Ирээн лөө хил гараад Ирээнээс Бээжин лөө унтлагын автобусаар сайн яваад хүрээд ирсэн байна. Тэгээд ихчийг ирсэн байгаа дээр нэг гарч орж авнаа гэж юу. За бай.